Говьсөнбөр аймгийн нэгдсэн эмнэлэг иргэддээ эмнэлгийн тусламж үйлчилгээг чирэгдэлгүй хурдан шуурхай хүргэж үйлчлэх үүднээс захин бүртгэлийн системийг нэвтрүүлэн ажиллаж байна. Захин бүртгэлээр үйл ажиллагаагаа явуулснаар иргэдийн цагийг хэмнэж, ажлыг нь хөнгөвчилж байгаагаараа давуу талтай юм а. Сайн байцгаана уу говьсөнбөрчүүд та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе. За намайг Ингч Хаа гэдэг Говьсөнбөр аймгийн нэгдсэн эмнэлэгт статистикийн ажил эрхэлдэг. Та бүхэндээ захин хөтөлбөрийн талаар товчхон мэдээлэл хүргэе. Манай эмнэлгээр үйлчлүүлэхээр ирсэн иргэд үйлчлүүлэгч та бүхэн захимаас заавал цаг авч үйлчлүүлнэ. Ингэхдээ бичиг баримтаа бүрэн авчирна. За юу авчрах вэ гэхээр нэгдүгээрт иргэний үнэмлэх, хоёрдугаарт эрүүл мэндийн дэвтэр заавал бүглэгдсэн байх шаардлагатай. За гуравдугаарт гэвэл амбулаторийн карт, дөрөвдүгээрт нь тухайн харьяа өрхийн эмнэлэгт хандаж үзүүлсэн, хоёр дахь шатлал руу эдлэхээс нь бичигтээ ирж үйлчлүүлнэ. Иргэд та бүхэнд захин бүртгэлийн талаар мэдээлэл авахыг хүсвэл ажлын өдрүүдэд 15-аас 16 цагийн хооронд 70 54 30 30-аар холбогдож мэдээлэл авахаас гадна санал хүсэлтээ өгөх боломжтой. Мөн өөрийн биеэр ирж санал хүсэлтийн айрцагт бичгээр санал хүсэлтээ өгөх боломжтой байгаа. Захин бүртгэлээр үйлчлүүлж байгаа иргэд та бүхэн өдөр өдөртөө цаг авч эмчтэй үйлчлүүлэх боломжтой байгаа. За үүнээс гадна товлолт цаг гэж байгаа. Энэ нь яад юм бэ гэхээр өндөр настанд жирэмсэн эмэгтэй өвчлийн бэрхшээлтэй иргэд няраа өвгөд за мөн зайлшгүй шаардлагатай хүндөвтөр өвчтөй хүмүүс 2 өдрийн өмнө цагаа авах боломжтой. 2 өдрийн өмнө ирж цаг авахдаа өөрийн биеэр ирж чадахгүй бол төлөөлөл хүндэд бичиг баримтаа өгж уулж цагаа авах боломжтой. Захин бүртгэл маань өглөө 8-аас 12:30, өдөр 13:30-аас 17 цаг хүртэл ажлын 8 цагаар ажилладаг байгаа. Иргэд үйлчлүүлэгч та бүхэн аймгийн нэгдсэн эмнэлгээр соёлтой үйлчлүүлж, өөрт эрэхтэй эрүүл мэндийн үйлчилгээгээ авах боломжтой. Анхаарал хандуулсанд баярлалаа. Аймгийн нэгдсэн эмнэлгийн төрөх эмэгтэйчүүдийн тасагт энэ оны хагас жилийн байдлаар 234 их төрснөөс гисар хагалгаагаар төрсөн 55 хүүхэд, хэвийн төрөлтөөр төрсөн 179 хүүхэд, үүнээс хүү 127, охин 107, ихэр 2 их ургийн эндэгдэлгүй ажиллаж байна. Та бүхэндээ жирэмсэн эхийн талаар зөвлөгөө өгье. Жирэмсэн эхчүүд маань жирэмсний хяналтанд 3 сарын дотор орох ёстой. Хэвийн явцтай жирэмслэлтэнд жирэмсний явцад нийт 6 удаа жирэмсний үзлэгт хамрагдах ёстой. Ортомтгийн бүлгийн ээжүүд маань нийт жирэмсний хугацаанд 8 удаа үзлэгт хамрагдах ёстой. За жирэмсэн ээжүүд маань ийнхаа үзлэгт жирэмсний хугацаанд 4 удаа хамрагдана. Үүндээ бол анх хяналтанд орохдоо 5 сартай бол 2 дахь үзлэг нь болохоор 5 сартай ургийн гажиг тодорхойлох, 3 дахь үзлэг нь 32 недээлтэй, 4 дахьынхаа үзлэг нь 36 недээлтэй их үзлэгт хамрагдана. Жирэмсний хугацаанд ямар нэгэн эмгэг шинж илэрх юм бол хугацаа харгалзахгүйгээр хизээд ирж үзүүлэх ёстой байдаг. За жирэмсний аюултай шинжид нь бол дотор муухайрах, толгой эргэх, нүд бүрэлзэх, аюулхай дээр өвдөх, биеийн жин нэмэгдэхгүй байх, эсвэл 7 хоногт 400 граммаас дээш жингээр нэмэгдэх, амьсгаадах, хөтрээнээс доош цус юм уу уус гарах, хэвлийн доогуур базалж өвдөх, хүүхдийн хөдөлгөөн мэддэхгүй байх эдгээр шинжүүд байдаг. Эдгээр шинжүүдийн аль нэг нь илэрх юм бол яаралтай хугацаанд жирэмсний зөвлөгөөх кабинетээр ирж үзүүлэх юм уу? Ажлын бус цагаар бол зөвлөгөөх төрөх тасагт ирж үзүүлэх ёстой байдаг. За жирэмсний хугацаанд хяналтанд орохдоо дээрх шинжилгээнүүдийг бүрдүүлэх ёстой. Цусны ерөнхий шинжилгээ, шээсний ерөнхий шинжилгээ, мазок буюу өтрээний наазын шинжилгээ, чанд авийн шинжилгээ буюу ийнхоо оншилгоо шинжилгээ, тэмбүүгийн шинжилгээ зэргийг бүрдүүлэх ёстой. Мөн дээр сайн дурын үндсэн дээр дах хэвийн шинжилгээ өгөх ёстой. Мөн дэлгэний БЦ вирусыг толгой дараал үзүүлэх ёстой байдаг. За ингээд төгсгөлд нь хэлэхэд ээжүүд маань жирэмсний хяналтандаа эрт орж эрт шинжилгээ үйлчилгээндээ хамрагдаж нарийн мэрэгжлийн эмч нартай аль болохоор түргэн шуурхаа үзүүлж эрт харахаг хууч өвчин байцсныгаа илрүүлж эмчлүүлснээр эрүүл ээжээс эрүүл хүүхэд төрөх болно. Ингээд Монголын үрс маш олон болох болтугай.